засгийн газрын дэвшүүлж байгаа эрх чөлөөний дөрвөн чөлөөлт бодлогын суур хууль, бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ. За тэгэхээр энэхүү бизнесийн эрх чөлөөний хуулиар хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр үйлчлэгээ худалдааг өөрийн хүсэл сонирхлоор илэрхийлэх боломжийг иргэддээ болон аж ахуй нэгжүүддээ олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. За олон улсад мөрдөж байгаа зарчим no surprise гэсэн энэ зарчмын дагуу бизнесийн үйл ажиллагаанд хязгаар саад болсон хориг зохицуултыг хийхгүй байхыг энэ хуулиар зохицуулж өглөө. Мөн энэ хуулинд 99 хууль дагалдуулж байна. Тэгээ 99 хууль бол илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. За үүнд бол гадаадын банк байгуулах нөхцөлийг бид бүрдүүлж байгаа. Банкны тухай хуулийн зохицуултыг хөрөнгө оруулалтын хуультай уялдуулж зохицуулсан. Тэгэхээр энэ хууль батлагдсан гарснараа гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бол бүрдэнэ. Өнөөдөр бол бас хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Бүгд найрамд Солонгос улсаас бас 2 байгууллага хүсэлтээ илэрхийлсэн. За Унгарын OTP банк Монгол банкны урилгаар Монголд ирэх гэж байна. Тэгэхээр энэ хуулийн эрх зүйн орчин сайжруулснаар цаашдаа гадаадын банк байгуулах эрх зүйн орчны хүрээнд бол үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэнэ. Мөн банк санхүүгийн байгууллагын хямд өгөөсөр татахыг дэмжиж иргэн аж ахуй нэгжүүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суудхан татварыг 5% болгон бууруулж байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоонд төрийн зарим чиг үүргийг буюу 120 гаруй зөвшөөрлийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бол бид нар 360 зөвшөөрлийг 270 гаруй зөвшөөрлийг цахимжуулж дууссан. E-бизнес платформыг эх 7 хоногт нээх гэж байна. За энэ e-бизнес гэсэн платформыг ажиллагаанд оруулах зорилгоор цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг бүхэлд нь шийдэж байгаа. Ингэснээр гадаадын иргэн аж ахуй нэгж Монгол улсад оршин суухгүйгээр цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэж байгаа. IT-ийн компаниудыг бол сая өргөн мэдүүлсэн татварын хуулиар цахимаар бүртгүүлсэн тохиолдолд татвараас бүрэн чөлөөлж байна. За мөн дэвшилтэт технологи, хүнс хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуултыг тусгалаа. Зөвшөөрөл авах процессыг хялбарчуулж зөвхөн явцын хяналтыг сайжруулж байна. Зөвшөөрөл авахд өндөр шаардлагатай мөртлөө олгосны дараа хяналтгүй байдаг. Энэ уруу тогтолцоог бол бүрэн арилгах хэрэгтэй. За мөн татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүү шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг энэ хуулиар зогсооно. За тусгай зөвшөөрөл бол 5 жилээр олгогддог. 5 жилийн дараа тусгай зөвшөөрлөө сунгах гэж шинээр авж байгаа юм шиг шаардлагуудыг давдаг байсныг тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож байгааг шууд 10 жилээр олгох буюу явцын хяналтыгаар нь бид нэр дүгнэн. Энгийн зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож байсныг 5 жилээр болгож байна. Тэгэхээр энгийн зөвшөөрлийг төрд хүсээд хэрвээ 21 хоногийн дотор 22 хоногийн дотор хариу илгээхгүй шууд эхлэх гэсэн энэ концепцийг барина. Төрийн худалдаа авах ажиллагааны сонгон шалгуулалтыг хиймэл оюунд суурилсан хүний оролцоогүй зохион байгуулдаг энэ эрх зүйн орчныг мөн бүрдүүлж байна. Хөрөнгө оруулагчийн дата болон хиймэл оюуны төвийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортын барааны гайлын албан татварыг 100% чөлөөлж байна. Тэгэхээр бизнесийн эрх чөлөө гэдэг бол компаниудын эрх ашиг биш, ажлын энэ бол бүхэлдээ бол ажлын шинэ байрууд, хөрөнгө оруулалтууд, шинэ санаа, шинэ үйлдвэр, шинэ үйлчилгээ. Тийм учраас засгийн газрын дэвшүүлж байгаа энэ авилгын эсрэг чөлөөлт, ногоон хөгжлийн чөлөөлт, эрх зүй дүрм журмын чөлөөлт, эдийн засгийн чөлөөлт гэсэн дөрвөн чөлөөлтийг амьлуулах суур хуулийг өнөөдөр улсын их хурлд өргөн мэдүүллээ. Тэгээ энэ хуулиудыг дагалдуулаад хөрөнгө оруулалтад саад татвар учруулж байгаа олон хуулийн зохицуултуудыг өөрчилсөн гэдгийг та бүхэнд хэлье. Монгол Улсын шатран сайд дор чанд хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл. За тэгэхээр өнөөдрийн энэ өргөн барьсан хуулийн дотор хамгийн бас нийгэмд хүлээлгэж байгаа хөрөнгө оруулагчдад, ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад маш өндөр хүлээлт үүсгэсэн хууль бол энэ өргөн баригдлаа. Энэ бол хөрөнгө оруулалтын тухай нийт өөрчлөлт юм аа. Тэгээд үүн дээр яг одоохоо ямар өөрчлөлт орсон бэ гэдэг. Тухайлбал тогтворжуулалтын үйл ажиллагааг бид хөнгөн шуурхаа хурдтай хэмнээ
улсад хөрөнгө оруулалт хийгээд 50 тэрбум төгрөгнөөс дээш хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хугацаатаагаар татвар орчныг тогтворжуулах ийм шийдвэр бас авсан байгаа. Хуулийн төсөлд бол ороо явж байна. Үр дүнд нь юу болж байна гэдэг ихлээр Монгол улс бол уул уурхай эрчим хүчний орн маш том хэмжээний хөрөнгө оруулалт бол орж ирэх сонирхол байдаг. Том хэмжээний хөрөнгө оруулалтууд урт хугацаанд тогтвортой татврын болон бодлогын орчин доктортой байхыг хүсдэг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр бол энийг бид бүрэн хангаж өөрчлөлтийг нь оруулж байна гэдэг бас тэмдэглэж хэлмээр байна. Хоёр дахь нь гадна дотны хөрөнгө оруулалт орж ирээд хамгийн чухал зүйл бол өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын асуудал байдаг. Тэдгээр хөрөнгө оруулагчдын гомдол маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, арбитрт асуудлыг шийдвэрлэх, олон улсын арбитрт гарч асуудлаа шийдвэрлүүлэх, мөн наан бас зуучлах дундын хувилбарыг бас оруулж ирэх байдлаар хууль шүүхийн шат руу асуудлыг оруулж удаашруулахгүй, гацаахгүй, харин илүү чөлөөлөх ийм боломжийг бол энэ хуульд бол тусгаж өгж байгаагаар онцлог юм аа. За гуравт нь би бас нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол Монгол Улсын засгийн газрын хувьд бол 4 чөлөөлөлт гэж зарласан. 4 чөлөөлтийн нэг нь бол ногоон чөлөөлт юм аа. Харин Монгол Улсын засгийн газрын зүгээс бол энэ ногоон эдийн засгийг, шинэ эдийн засгийг бол бид нар тууштай хэрэгжүүлж явъя гэж шийдвэрээ гаргаад ажиллаж байгаа. Үүний өрөөнд бид нар ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалт, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, нарны батарей, нарны үүсгүүр, салхины сенс, батарей хураагуур, ногоон ус төрөгч, хамгийн чухал нь мөн дата төв гэж ярьдаг. Мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг 100% гайлын татвараас чөлөөлөх юм шийдвэрээ гаргаж байгаа юм. Үр дүнд нь бол Монгол улсад шаардлагатай байгаа эрчим хүчний дутагдлыг нөхөх, гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг бий болгох, цаашдаа өөрсдийнхөө эрчим хүчний их үүсвэрийг хангаад тэгээд экспортын орлого олох энэ боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм аа. Энэ бол ингээд батлагдаад явснараа маш олон ажлын байр бий болгоно, экспортын орлого бас өснө. Тэгээд энэ бол гадны хөрөнгө оруулагчдад Монгол үйл ажиллагаа явуулах энэ чөлөөлөлтийг бол бас бүрэн тусгасан ийм хуулийн төсөл болсон гэж бас тэмдэглэж хэлье. За энэ хууль гаргахын тулд өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол улсын хөрөнгө оруулалт бизнесийн орчин ямар байгаа талаар иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн. Хөрөнгө оруулалтын эрх хамгаалах төвийг ерөнхий сайдын шийдвэртэй байгуулж өнгөрсөн 6 сар гаруй хугацаанд бүхий салбарын хөрөнгө оруулагчдыг 7-7 хоногоор арга хэмжээ зохион байгуулж хүлээл явж сонссон, хуулийн төслөө танилцуулсан. За эндээс ингээд хэдэн томоохон шийдвэр гаргаж байгаа. Монгол улс бизнесийн орчноо сайжруулах, дахин хөрөнгө оруулагчдын өмнө итгэлтэй, найдвартай улс орн гэдэг ийм шинэ дүр төрхөө бүрдүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлсон. За энэ хүрээд энэ хууль маань ингээд танилцуулагдаж байна. Хэд хэдэн онцлог зүйл. Нэгдүгээр санхүүгийн салбарт том өргөн боломжийг нээж. Манай санхүүгийн салбар үндсэндээ 90% нь арилжааны банкнаар тулгуурласан салбар байгаа бол бусад санхүүгийн салбарыг, хөрөнгө оруулалтын сангуудыг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаад болж яах гэж үзсэн зохицуултуудыг энэ хуулиар хүчингү болгож байна. Хоёрдугаар, улс орон нийгмийн эдийн засаг маань 2025 оны гүйцэтгэлээр 90 их найдыг давлаа. Ажлах хүч хүрэлцэхгүй болж эхэлж байгаа. Бүхий салбарт ажлах хүчний дутагдал болж байгаа. Энэ дээр аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, шинэ технологийн энэ салбаруудын ажлах хүчний сар болгон нэмэлтээр төлөвлөг байсан аж ахуйн нэгжид дарамт ирж ирсэн тэр сая гаруй төгрөгийн төлбөрийг хүчингү болгож байна. Нөгөө тал дээр химийн оюухан дата төв буюу шинэ бизнес Монгол улс ээлтэй бүс нутаг болно. Бидэнд бол энэ бизнесийг явуулах эрчим хүчний баялаг нөөц байна. Сэргээгт эрчим хүчний нөөц байна. Газрын дорогч эрчим хүчний их үйлс рүү хангалттай. Энэ агуулгаараа Монгол улс шинэ бизнест үе талгаа нээж байгаа нэг юм бодлого оруулж байна.
За ингээд эцэст нь хөрөнгө оруулагчдын гомдол маргааны шийдэх асуудалтай том агч гарна. Энэ арбитраар шийдвэр эрхийг баталгаажж байгаа. Хөрөнгө оруулагчид маш их одоо гомдолтой юм олон жишээ гарсан. Шүүхийн процесс дээр маш олон хугацаа алдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа. Төр засгийн одоо төрийн байгууллагууд үйл ажиллагаа холбоотой гомдлууд асар их байна. За энэ болгоны нэгтгэхэд энэ цаа дотхорыг арилгах, чөлөөлөлт эдийн засгаа чөлөөлөх, бизнес орчныг чөлөөлөх ийм чөлөөлтийн бодлогын хүрээнд энэ хууль одоо орж байгаамаа гэдгийг бас мэдэгдэв. За баярлалаа. Ерхий сайдаас асуусан бизнесийн орчин гэдэг чинь одоо зөвхөн нөгөө нэг зөвшөөрлөөс гадна эргэлтийн хөрөнгөний бүрсүүд за дээрэс нь татаас дэмжлэг их чухал. Түүнээс гадна таны яриад байгаа зөвшөөрөл гэдэг нь зөвхөн одоо хүмүүсийн 8 нэрийн гэж үйлчлэх гол засгийн асуудал шиг юм. Энэ биш ээ зөвхөн одоо импортер улс төрийн дэмжлэгтэй оруулж ирдэг нөгөө гурилтуудаа мах арх гэдэг энэ том одоо салбаруудын зөвшөөрлөөр энгийн иргэд бизнесмэнүүд авч чадахгүй байгаа. Энэ зөвшөөрлийг та багасгах юм уу? За зөвшөөрлийн хууль батлагдсанаас хойш 21 бах баг зөвшөөрөл нэмэгдсэн байна. Уг нь бол зөвшөөрлийн зөвлөлийг ерөнхий сайд ахалдаг. Зөвшөөрлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслээд хууль санаачлагч нар шинэ зөвшөөрлийг бий болгох юм бол заавал тэр дүгнэлтийг хардаг. Гэтэл 21 зөвшөөрлийг шинээр нэмжээ. Гэтэл 360 тэр зөвшөөрлийн листэнд байсан тусгай болон энгийн зөвшөөрлүүдэд бичигдээгүй бол бусад төрлийн бүх үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх болцоог олгоцсон байхад 146 үйл ажиллагааг зөвшөөрөл гэж нэргүүгээр бүртгэл, гэрчлэгээ, итгэмжлэл, эрх олголт гэдэг нэрээр зөвшөөрөл шиг одоо зөвшөөрлийг олгосон байна шүү дээ. Нэгэсэндээ бол нийслэл бүртгэнэ гэдэг. Аймагуд бүртгэнэ гэдэг. Тэгээ бүртгүүлэхгүй бол эхэлж болдгоо. Хүсэлт явуулаад хариу өгөхгүй бол эхэлж болдгоо. Гэрчлэгээ авахгүй бол эхэлж болдгоо мөртлөө тэрийг юу гэж тайлбарлах вэ? Хуулийн зөвшөөрөл биш шүү дээ. Гэхдээ бид нар зөвхөн бүртгэж байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ эхний байдлаар тоолоход орон нутагт 146 үйл ажиллагаа байсан. Нөгөө 8 нэр байна уу, тэр кофе шоп байна уу, тэр бол жижиг бизнесүүд. Гэхдээ тэр бизнесүүд дээр бол хүсэлт илгээгээ шууд эхлэе гэдэг зорилгоор одоо нөгөө лайсенс дээр ороод шууд хүсэлт илгээхээр эхлээд одоо эхнээсээ хүмүүс бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж байна шүү дээ. Бид 14 хоногийн дотор галын дүгнэлтэн дээр зөвлөмж өгч байна. Төр өөрөө очиж. Дээрээс нь хот нийтийн гэрээ хийгдэх юм байна. Аймаг хотод. Тэрийг авч өгч байна. Ингээд энэ бол хуулийн дагуу асуудал. Бусад төрлийн үйл ажиллагаа дээр би хэллээ таавал одоо тэр томоохон бизнесүүд дээр тусгай зөвшөөрлийг бид нар 5 жилийн хугацаанд олгочдөг байсан. Тэгээд 5 жилийн хугацаа дуусчингууд шинээр зөвшөөрөл авахын тулд бүх хүчиг баримтаа шинээр нэхээд бөөн танил тал хайгаад ингээд эхэлдэг байсан. Энийг нэг мөр 10 жилээр олгоё. Дээрэс нь явцын хяналт сайжраад эхлэхээр эрсдлийн үнэлгээг химэл оюун дээр хийгээд эхлэхээр шууд автоматар сунгагддаг байдлыг нь арилгахын зорилгоор ингэж хийсэн. Дээрэс нь энгийн зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож байгааг шууд 5 жил болгочих. Тэгэхээр энгийн зөвшөөрөл багтаж байгаа зөвшөөрлүүдийг хүсэх юм бол энэ нэгнээс хариу үлээхгүйгээр 22 хоног хүлээчихэд өгөөгүй гэвэл ямар нэгэн төрөөс хариу өгөхгүй бол зөвшөөрсөн тооцогддог байхгүй байлаа. Энийг нь бид нар хатуу баримтал 3 чин 5 болчихж байна гэсэн үг. Тэгэхээр одоо томоохон энэ бизнесийн үйл ажиллагаанууд гэхээр одоо энэ хуулиар чин одоо 120 гаруй зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд өгөөд за дээрэс нь энэ зөвшөөрлүүдээс бараг 30 гаруй зөвшөөрлийг бүрэн цуцалж байгаа. Ингээд эхлэхээр төрийн хүн суртал бол арилна. За дээрэс нь бизнесийн эрх чөлөөний хууль гарснараа бол ийм суур харилцаа тодорхой болчихж байгаа учраас төр ийм бизнест орно орохгүй гэдэг ангил нь тодорхой болно. Одоо энэ 7 хоногт нөгөө төрийн өмчт компани хууль батлагдчихвал бид нэр төрийн өмчт компанитар баримт үндсэн чиглэлээ оруулж байна. Ингээд эхлэхээр чөлөөлт гэдэг бол орон зай бий болж байна. Тэгэхээр энэ бол бодиттой бол бас өөрчлөлт болно гэдгийг бас хэлье. Хамгийн гол нь ерхий сайдаас улс төрийн дэмжлэгтэйгээр ийм зөвшөөрлүүдийг өгөөд байгаа шүү дээ. Импортын зөвшөөрөл ялангуяа гурилтуудаа. За манайх энэ асуулт хариулцгаа. Ерхий сайд бол албан ёсны байдлаар бизнесийн эрхчлөөний хуулиар өргөн мэдүүлээд их хурлаар одоо бэлдсэн энэ чуулганд багтаа